За өглөөний мэнд 26 оны 8 сарын 8-ны өдөр MotoGP-гийн тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. За замталбай бэлэн болоод тамирчид дөрөв моцикла бэлдээд одоо гараа эхлэхэд бэлэн болж байна. За өглөөний мэнд өглөө 5:30-д ирлээ. 5:30-д бол энэ хүмүүс бол бэлтгэлдээ гараад эхэлсэн байсан. Яг бол сквадр чи өглөө эрт нар манддаг. За бэлтгэл дээрээ гараад 3 унлаа. Тэгээ одоо ингээ хүмүүс унаад байна гэдэг одоо дахиад замын маань ингээд цэвэрлээ хийж байна. Жохон шороотой. Тэгээ хит налаад нөгөө шороон дээр хурдан авах үедээ өгсөн шарвал ерөөсөө унаад байна. Тэгээ газ харин нөгөө цапаас нөгөө дөрөө мөрөө юм юм аваад ирсэн. Тэгээ манай харин газ орны янзлаад моцикл бол бэлэн болчлоо. Тэгээ манай тамирчид бол амар одоо 3 замаа хоёрдоо 3 яваал чеклээл тэгээл ерөөсөө энд бол гал асчих. Нар их сайхан тусгана. Нар хэдий сайн гарна төдий чинээл одоо энэ асфальт дугуй хоёр маань сайн наалдаж одоо налалт гараад одоо тийм шаруулт үүсгүй л гэсэн үг. Ер нь яг халуунд бол тамирчид бол ийм зузаан комбинезон ийм арьсан Украин арьс, кенгуруны арьсаар хийгддэг. Ийм одоо зузаан арьс өмсөж байгаа. Ингээд бүгдээрээ тэмцээнийхаа уралдааныхаа зам дээр уулзцаая. За хэдхэн мөчийн дараа Монголын мэрэгжлийн спорт моциклийн холбооны 2026 оны улирлын финалийн гараа 3 дугаар раунд маань их бэлэн болсон байна. Манай тамирчид одоо эмэгтэй тамирчид хамгийн ихээр гарааны байрлал тогтоох тайм атак гараа хийдэг. За тэгэхээр хооны дарааллыг хэлчихье. Хамгийн UP байк гэсэн хоёр байк урдаа орох юм. Араас нь Хаябуса, хөлтөн бууса байна. За тэрний араас нь тамирчид бүгд орно шүү заяа. Тамирчдын араас хөдөлгөөний мата. Хараад нь ордууд цагаас хоосоо шидчихвээ. Тэр мэрийг одоо болтоо хосгоо. Прады үйл ажиллагаа эхэлсэн байна. За урдуураа бол цагдаа гараг өвөрлүүлээд тухайн шилийн богдын Сүхбаатарын чопперчд цуваг нээж эхлүүлнэ. Араас нь мөн чопперын бусад клубүүд явж байна. За энэ бар ууртын ард иргэд нь гарч ирээд Сүхбаатарын талбай дээрээс цуваагаа харж байна. Монгол Riders Улаанбаатар MC Чопрын болон Cruiser ангиллын моциклчдын клуб. За энэгээр болохоор их шүүгийнхэн Night Fury-гийнхэн явж явах шиг байна. Арын хэсгээр за энэ Planeta 5 гэдэг загвар моцикл байна. Adventure scooter мотокроссынхан эндээс
спорт байкыг эхэлж байгаа. Юу вэ Андре? За Бронко тэргүүтэйгээр Шилийн бог фестивалийн хамгийн жижигхан тамирчин оролцогч. Сайн уу? За Хаябусагийнхан UB Bikers-ийн M1206-ийн Black Circuit, Two Wheels, Elite Motoshop-ийн мөн араас ирсэн MC-нэр орж ирж байна. Хүүс төрүүлэхээр яах гээд байгаа юм бэ гэдэг. Таарих төлөд байхаар яах гээд байгаа юм бэ гэдэг. Чийсээ бүгсөө. Тэр хамгийн сүүлд явж байсан гүрзэг байсан юм чи барилсан. Харин Тэр чинь урд зай болгоод бахаар. Зүрий. Зүрий ягшаас. Халтаас. Зүрий. Үгүй тэр чинь дотор чигчиж орсон. Уралдаан байранд M1206 клубын тамирчин Цамбачимэг. Хөөцөн гэдэг тэргүү байрнаар M1206 клубын тамирчин Амар.
Амарасагума. Энэ бол оргил моч. Тацна гэдэлцэж байна. Мэргэжлийн Мемфисийн ангид 3 дугаар байранд 1206 Мацаг клубын тамирчин Гадэрдэн Гада. Эйгүү 3 дугаар гараанда 3 дугаар байранд орж байна. Арабашаа хамгийн том нэрүүнтэй шагналыг номинац явж байна. Түүнийг Гада гэдэг юм аа. За манай эдийн тэмцээнд дуусаад моциклнуудаа бэхлээд Сүхбаатарын баруун урт хотоос гараад хотын зөв хөдлөх гэж байна. Энэ хүрээд бид бүгдийн раунд 3-ын бичлэг өндөрлөлөө дараагийн раундаар уулзцаая.